За тийж байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ та бүхний яг одоо энэ доор гарчнаас бол ингээ хараад уншаад мэдсэн баг. Дөнгөж сайхан манай гэрт RTX 2060 ингээд орж ирсэн байгаа. Өөр ингээд та бүхэнд өрнөх өмнөх бичлэгүүдээр ирнэл хэлсэн ажлыг ингээ өөрийнхөө компьютерыг апгрейд хийгээд шинжилээд явж байгаа гэж. За тэгэхээр дөнгөж сая манай одоо компьютерт RTX 2060 мань ингээд хурж ирээд одоо гэрт мань ороод ирсэн байна. За тэгээд би өөрөө ч онгойлгож үзээгүй маш тогтолтой. Тэгээд хэдүүлээ одоо цухтаа unboxing хийж дотор нь юу байгааг хэдүүлээ үздэцгээе. За тэгээд энэ unboxing бичлэг маань ерөнхийдөө 2 part орох болно. Тэгээд нэгдүгээр part нь бол одоо ингээд энэ RTX 2060-ыг болон RAM-тайгаа unbox хийгээд тэгээд хоёрдугаар part-н дээр болохоор эх 7 хоногийн өдөрт баг орох байхаа би бол тэгж бодож байна. Миний тооцоосноор CPU болон эх 7 хоногийн өдөрт гэхэр чинь үгүй эх 7 хоногийн тэрний дараагийн 7 хоногийн юм бэ? Өнөөдөр чинь хоногийн хагасан процент заяа. Эсвэл эх 7 хоногийн нэг эх 7 хоногийн тэрний дараагийн 7 хоногийн нэгтгэхэд part 2 маань орох болно. За тэгээ part 2 дээр хэдүүлээ юу unboxing хийх гэхлээр манай компьютерт одоо хамгийн сүүл хамгийн одоо ингэж орж ирээд ингэж төгсгөл болж байгаа. Төгсгөл хийх гэж юм да. Тэгээ хамгийн одоо тэд нар CPU cooler хоёр байгаа байхгүй. Одоо тэр орж ирэл ингэж миний upgrade хийж бүх юм ингэж дуусгах юм. За тэгэхээр CPU cooler хоёроо эх 7 хоногийн тэрний нэгтгэх байна хоёрт тэнд хэдүүлээ unboxing хийгээд за тэгээд тэгснээр part 2 дээр RTX болон CPU-гээ компьютерт хийж угсраад хэдүүлээ асааж үзэх болно. За тэгээд ер нь бол план бол нэг тиймэрхүү байна. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол би яг бүрэн угсарсан компьютерийн гэдэг одоо setup-ууд болон компьютер өөрийн гээд ревю хийгээд та нарт ингэ хүргэж болно. Тэгээд ямар ч гэсэн хэдүүлээ өнөөдөр unboxing part 1 рүү орцгоо. Bad girl, I'm a nice guy. Liquor in my cup, I gotta really toughen up. Yeah, nurse strap. Хэдүүл ингээд unboxing эхлэе гэж бодож байна. Дөнгөсөө би ганцхан энэ одоо томдол RTX 2060-ын талаар яриадсан бол бас дагуулдах эрдгээр зүйлсээс зүг ирсэн. За тэгэхээр энд бол одоо RAM байна. Энд 1 TB-ийн SATA hard байна. Тэгээ энэ бол ингээд power supply. Энэ дөрвөлээ цуг ирсэн. За би тэгэхээр та бүхэнд хэлсэн part 2 дээр болохоор CPU болон CPU cooler хэдүүлээ unboxing хийх болно. За тэгээд хамгийн эхлээд одоо нурдаа RAM-аас эхлэе гэж бодож байна. За тэгэхээр RAM-аас эхэлж байгаа юм чи эдрийг ингээд ийш тавьчих. За тэгэхээр энэ ингээд хэдүүлээ RAM байж байна. За RAM маань ямар үзүүлэлтэд яадаг RAM бэ гэхээр DDR4-ийн Delta RGB гэдэг нэртэй Team Force-ийн RAM байна. За тэгэхээр энэ RAM-ын үзүүлэлт нь гэх юм бол 1.8 GB, тэгээ хоёулаа нийлээд 16 GB-ийн. Тэгээ хурд нь гэх юм бол энэ нэг сул тал нь бол хурд нь бол 2666. Тэгээ тэр нь 2666 бол өөрөө нэг тийм хурдан биш гэсэн нэг бас удаан биш. Тэгээ яагаад 2666 хурдтайг авсан бэ гэхээр манай motherboard надад байсан motherboard маань хамгийн дээд өөрийнх нь спорт их чадвар нь 2666 байсан. За тэгэхээр яалчгүй энэ 2666-ыг авахаас өөр аргагүй болсон. Тэгээ motherboard-оос хэлэхээр манай motherboard тийм муу биш. Илүү мөнгө болчих гэсэн. Тэгээд 8 дугаар generation-ийн CPU энэ төр дэмждэг. Тэгээ өөртөө USB 3 гэдэг ер нь их тийм дайжгүй байсан болохоор ер нь солиог ингээд үлдсэн байгаа. Тэгээд энэ байж байна. За тэгээ RAM хэдүүлээ. Гэт. За талаар үзцгээе. За ямарсаа ард нь бол RGB-гээр астдаг. Тэгээ тог цахилгаан зарцуулалт болон энэ Team Force-ийн мэдээ сурчлагын юм хооц байна. За тэгээ мэдээж Team Force-ийн стикер. Тэгээ энд ингээд танилцуулга үзэн хамгийн хэрэгтэй хамгийн их мэдээлэл авсан ч гэсэн хин ч нэгэд үздэг. За тэгээ энэ дээр юу гэсэн байна гэхээр 100% тестер 5 warranty гинэ. Бүрэн амьдралын одоо баталгаа хугацаа юм ааш. За юм байна. За тэгээд ер нь бол ингээд дээр үеийн гэхээр цааш одоо
жилийн өмнө гэдэг ярьж байгаа болох 10 жилийн өмнө тэгэхээр RAM гэдэг зүгээр ийм нэг оролдоо одоо тэр үе чинь DDR3 билүү DDR2 ч лөө тийм байдаг. Тэгээ дээр ийм нэг ногоон юмтай байдаг байсан бол одоогийн RAM-нууд маань RGB гэрэлтэй болсон байна. Тэгээ улам ингээ харах загвар нь өөрчлөгдсөн байна. Одоо ингээд энэ бол 1 GB байх. Биш 8 GB байх нэг нь. Тэгээ энд ингээд 8 GB ингээд 16 GB. Надаа одоо миний компьютерт байгаа нь бол нэг ширхгийн 8 GB байгаа. Тэгээд тэр бас тийм ингээд өссөний зоргоор ажиллах гээд байгаа. Ийм байна. Тэгээс би та нар ер нь анзаарсан байхгүй бичлэгээ ер нь бол ноутбук дээр хийдэг. Тэгээд ноутбукыг болоод одоо ингээд процессор аваад ингээд ухсраад эхэлсэн байгаа. Тэгээд миний өмнөх орсон одоо энэс өмнөх орсон баг бүх бичлэгүүд 30 хэдэн бичлэг байгаа. Тэр бүгд дээр миний ноутбук дээр хийгдсэн. Тэгээ угсаа ихэнх хүмүүс ч анзаарсан байлээ. Тэмүүж TJ наад юу чин компьютераар сайжруулаач гэж аягүй коммент хийсэн байсан. За тэгээд одоо шууд өнөөдрийн бичлэгний гол үтсэн болох одоо энэ доор тайтл дээр хамгийн томор байдлах юм Gigabyte компани Aorus Extreme RTX GeForce RTX 2060 unboxing хийж үзцгээе. За тэгэхээр ерөнхийдөө энэ нь болохоор 6 GB тай GDDR6 гэж ойлттой. Тэгээд 4 жилийн баталгаа хугацаатай ийм RGB гэрлээс гэрэлтдэг. Юу байна? График байна. За тэгэхээр энэ хайрцаг нь ерөнхийдөө нэг иймэрхүү. Арт нэг иймэрхүү. За ингээд доторс одоо манай компьютерт хамгийн гол гэж нэрлэгдэх зүйлсийн маань нэг тэгээд миний гарт ороод ирсэн байна. Энийг авах гэж тэгчнэн ч удаан мөрөөдөө. Тэгээ энэ яг энэ Aorus гэдэг энэ лого нь Aorus яаж шиг уншдаг юм би яасан мэдгүй нэ. Aorus гэж уншдаг юм байна. Aorus гэж уншдаг баха. Энэ бол маш гоё металл хийсэн наран дайг тийм нэг асаад байгаа юм шиг харагдаад байна. Зя тэгээд онгоолгоод харангууд гэдэг Aorus-ийн энэ тогтоотой. Тогтоон дотор л юу байгаа гэдээ үздэгэ. За ингээд тогтоо байна. Онгойлгонгууд мэдээж driver CV-тэй. Гэтэ харамсалтай нь манай компьютер DVD driver байхгүй. Ер нь сүүлийн компьютерд DVD driver гэж юм байха болсон. Тэгээ энийг бол би зүгээр онлайнаар татаад авчин driver-ыг. Энийг driver гэж ийш тавьчих юм уу? За тэгээ дотор нь мэдээж хэрэг Aorus-ийн өөрийнх нь лого энийг процессор дээр наа. За тэгээд 4 жилийн баталгаа хугацаа онлайнаар орж регистр хийгээрэй гэдэг. Тэгээд энэ яаж инсталл хийх талаар мэдээллүүдийн олон хэлээр ингэж хөрвүүлээд quick guide гэдэг юм цаас хамт ирсэн байна. A few moments later. За түүний дараагаар хэдүүл ингэж онголох таныг харахад билнэ. Би бол ерөөсөө нэг онголож үзэг одоо ингээ анх удаа та нартай цуг онгол гэж бодоод ингээ догтлол бичлэг хийхэд яадаг үлээ гэл ингээ суудсан. За одоо ингээ онголцоо ихний онгололт. Яа харташ. За тэгээд одоо үлээгээд явах те ингэж тавьчих. Гэт за ингээд хайчаад заглаад одоо ингээд 20 маань гарч ирж байна. За ерөнхийдөө бол миний бодож исэн төсөөлж ийснээс бол хамаагүй хүнд юм байна. Тэгээ бас хамаагүй цуцаа юм байна. Та бүхэн ингээд энэчээс ингээд харж байгаа хад ингээд миний хорог бүртгүн бол ийм цуцаатай. Ойролцоогоор гэх юм бол одоо энэ RAM та процессор цуцаатай. Тэгээд хүнд гэх юм бол бас нэлээд хүнд. Тэгээд дээрээ 3 синстэй. Дээрээ мэдээж энэ бол ингээд RGB гэрлэр гэрэлдэг. Энэ бас RGB гэрлэр гэрэлтэн. Энэ лого нь бас гэрэлтэн. Тэгээ энд бол мэдээж VRAM байгаа. Тэгээ оролт нь гэх юм бол энд байна. Ямар слотууд байдаг вэ гэхэлэр 1 2 3 шиг DDR апшет 3 шиг DP буюу display port. Тэгээд 1 ширхэг HDMI and 1 ширхэг USB Type-C байх шүү байна. USB Type-C-г одоо ингээд graphic card-д ашигладаг болсон байна. Энийг просто мэдээч юм.
За тэгээ ингээд graphic card маань байна. Одоо энийг үсчээстэй тоглоомуудыг солируулна шүү дээ. Миний ашигладаг байсан миний ноутбукны graphic card гэх юм бол мэдээж mobile загварын ноутбукын зориулсан болохоор GTX гэж бичсэн. GT 620 гэдэг graphic card байсан. Тэгээд энэ нь болохоор 1 GB тай. Тэгээд gaming бол зориулагдаагүй office зориулагдсан тийм байсан болохоор яалтчгүй тоглоом явуулаад ингээд гацалт хүмүүсэд бичлэг янзлахад бичлэг хийхэд дэлгэцээ бичгэд ялангуяа их асуудал төлөвлөс одоо хэдүүл ийм юм толцсон юм чинь тоглоомуудыг бол солируулна. Тэгээд та нарт яг одоо хандаж хэлэхэд за энийг төр төрийн шин тавьчих. Одоо ингээд хайрцагт нөөр юм байхгүй. Зөөлөвчлээ. Та нарт хандаж хэлэхэд одоо ингээд надад одоо ингээд гоё тоглоомуудын санаа ирдэг. Тоглоомуудын санаа ихтэй. Тэгээд та бүхэн ямар нэг тоглоом надад ямар тоглоом тоглоулмаар байна. Упс ёо яг унагч. Ямар тоглоом тоглоулмаар байна. Тэр тоглоомуудынхаа мэдээллийг болон нэрнүүдийн доор комментд үлдээгээ. Тэгээ би үзэж харж байгаад тэгээд тоглоомуудаас тоглох болно. За тэгээд дараагийн нэг зүйл маань гэх юм бол мэдээж одоо компьютер хамгийн чухал зүйл гэж үнэхээр их хэлж болно. Гэтэ хүмүүс бол энийг нэг тооддоггүй. Power supply. Тэгээ power supply бол ерөнхийдөө чадал магадлал ч гэсэн үнэхээр хамаардаг. Тэгээд миний компьютерт одоо яг эсвэл процессор барьж байгаа процессорт 450 байгаа. Гэтэ тэгээд судлаад үзсэн чинь манай энэ 2060 маань хамгийн багтаа 500-гийн 500-гийн PCU recommended хийсэн мэлээ. Тэгээ би тийм болохоор тэрийг upgrade хийгээд 620 болгоод тэгээд энэ одоо Seasonic гэдэг брендинг M12-ийн 2 дахь загвар Bronze Evo Edition fully modular тэгээ full загвартай гэхээр cable management хийгээд бас арай амарлаа гэж бодоод авсан. За тэгээд өөрт нь цуг ирсэн кабелууд гэх юм бол одоо ATA тэгээ PCIe 6P 8P тэгээд CPU юм уу гэх нэг байдаг оролдоод байна. За тэгээд сторс харж тавьсан. За тэгэхээр энэ ч яаж онгож ингэ авах юм. За тэгэхээр хайрцан дотор юу байна вэ гэхээр хамгийн эхлээд мэдээж user маань юу заавар энэ хүмүүс бол нэг онгоожож үзээд байдаггүй. Гэтэ хамгийн чухал мэдээлэл дандаа энэ дотор байдаг. Хамгийн тэгээд дараа нь болохоор connect recommendation гэдэг энэ GPU-тэй яаж холбох талаар зааварчлах гэсэн байна. Нэг мэдээж холбох үедээ одоо бол би холбохгүй. Тэгээ хоёрдугаар part дээр идэл холбоно. За тэгээ энд мэдээж процессор дээр наах стикер маань байна. За энд бол одоо энэ юуных нь мэдээлэл тогшно. 5 жилийн warranty гэсэн байна. 5 жил надтай хамт байх нь дээ. За тэгээ мэдээж кабел, 5-ны кабел. За эдрийг бол би нээж хамааргүй байна. Энд нөгөө бүх нөгөө холбооны кабел утаснууд бол байгаа. Та нар бас юу гэж мэдж байгаа. Hard mard тэгэл motherboard энэтэй холбогддог бүх оролтууд ингэж байж байна. Энэ бол 5-ны дугаар. За тэгээ хамгийн гол одоо power supply маань бол энд ингэж ийм 620 ваттын чадалтай ийм power supply байна да. За тэгээд өнөөдрийн unboxing чадвар box гэх тааш юм дээ. Танилцуулах сүүлийн одоо ингээд дуудлага бодлогоор зарж байгаа сүүлийн бараа маань. Одоо энийг бол одоо би 120 мянга төгрөгөөр зарах гэж байна. Монголд энэ хитчил юм бүү мэд. Энэ дээр бол би цагийг $40 авсан. 1 терабайтын Western Digital гэдэг сата авалтын ийм хараа энэ дээр би юу хадгалах гэхээр бичлэгүүдээ энэ дээр хадгалж болно. Файлууд ямар нэгэн документууд энэ дээр хадгалаад тэгээ компьютероо яг одоогоор би бол SATA биш SSD гэдэг дискүүд компьютертай айлдын аваад хийсэн Windows-ос суулгацсан байгаа. Тэгээ SSD-гээ миний SSD чи юу лээ? Ямар брэндийнх нь лээ? Тэрийг мартчихжээ. Samsung лөө юу ч лээ. 240 GB-ийн юугаа тэрэн дээр том тоглоомуудаа суулгаад тэгээ Windows-ын өөрөө суулгацсан чинь компьютерийн асуулт бол энэс 10 дахин хурдан болох юм лээ. Тийм болохоор хэрвээ та одоо яг компьютер ер нь office ч юм уу эсвэл зүгээр тоглоом тоглодог бол
хэрвээ энэ дээр Windows суулгасан бол яг одоо тэрийг аваад SSD карт аваад энэ дээр суулгаад үзээрэй та өөрчлөлтийн тэр дороо мэдрэх болно. Шууд нүдэнд их харагдсан мэдэрдэг юм байлаа. Тэгээд энийг одоо задлж үзээд яг тэр дотроос нь өөрөлдөх хэрэгсэж ер нь тэгээд ийм юм байна. Тэгээд одоо миний компьютерийн хамгийн сүүлийн одоо 2 үлдэж байгаа юм маань гэх юм бол SPU тэгээд SPU Cooler 2 тэгээд тэр дээрээ ингээ угсаад дээж юм бол миний компьютер жижиг болох гэдэг. Тэгээд та нарт хэрвээ сонин хуулж хэлэхэд хэрвээ та нар миний компьютерийг бүтнээр нь стаб болон процессор миний угсаж компьютерийг үзмэх юм бол бас документ төлдөрөө ирэх part 2 дээр би компьютер угсаж дуусчаад part 3 зүгээр ингээд part 3 гэж яахгүй тэр unboxing зурлал чинь зөв ингээ өөрийнхөө компьютерийг танилцуулахаар ингээд юу гэж бодно эсвэл 500 subscribers special дээр хийдэг юм л гэж бодож байна. Тэгээд ямар ч нэг тиймэрхүү байна да. За тэгээ өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ RTX 2060 тэгээ power supply тэгээд манай T-Force RAM тэгээд юг SATA card driver unboxing гэж үзлээ. Тэгээ хэдүүлээ part 2-оор эргээд уулзцай. Part 2-ын дундуур бичлэг орчих магадгүй, орохгүй ч магадгүй сайн мэдэхгүй байна. Тэгээд ямарсан цаг тохиолдолд уулзцай. Тэгээд энэ одоогийн бичлэг энэ хүртэл үзсэн танд үнэхээр баярлалаа. Хэрвээ та одоогийн байдлаар манай сувгийг subscribe дарж байгаа бол яг одоо энэ доороо subscribe гэж дарж бидрийг намайг дэмжээрэй. Тэгээд дараа жаахан сонирхолтой тоглоомын болон unboxing reaction бичлэгүүдээр ирээд уулзцай. Тэр баяртай. Peace out. Нэрээ мартва. Энэ доор ямар тоглоом тоглолмоор авчираа.